Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид гурвалжны талбайг хоёр тал хооронд хүнцэг ашиглан олж сурах болно. А, Б, С оройтой гурвалжны хувьд А орой эсрэг талын урт А, Б орой эсрэг талын урт Б. А ба Б талуудын хоорондох үнцэг альфа өгөгдсөн гэж үзье. Тэгвэл бид гурвалжны талбайг олохдоо А Б-гээр үржээд 2 дахь хуваагаад синус альфагаар үрждэг. Тэгэхээр 2 талын уртыг үржээд хооронд хүнцгийн синусаар үржиж 2 дахь хуваадаг бахны. Энэхүү томьёог ашиглахын тулд бид нар синус функцийн тухайн утгуудыг цээжлэх шаардлагатай. Тэгэхээр хамгийн өргөн ашиглагдаг синус функцийн тухайн утгууданд нь синус 30 градус, синус 45 градус, синус 60 градус, синус 90 градус. Тэгэхээр багш нь хэрхэн хялбар цээжлэхийг та бүхэнд зааж өгье. Бид нар энэ улаан зураасан дээр тэг градус гэж үзье. За энд улаан ба ягаан хоёр цацрагийн хооронд үүсэж байгаа нь бид нар 30 градус гэж үзье. Тэгэхээр 30 градус дараа нь 45 градус, 60 градус, 90 градус үссэн гэж үзье. Тэгвэл тэг градусаас эхлээд бид тэг гэж тоолдог. Тэгээд цагийн зүүнний эсрэг чиглэлд тэг 30 градустай 1, 45 градустай 2, 60 градустай 3, 90 градустай 4 гэж тоон утгууд оноож өгөөд синус альфа буюу альфа үнцгийн синусыг язгуур дор А-г хуваах нь 2 гэж шийдэлдэг. А гэдэг маань тэг градустай тэг 30-та 1 гэсэн энэ 1 гэсэн харгалзуулсан тоог бид нар А гэж байгаамаа. За жишээлбэл синус 30 градустай язгуур дор А нь хэд байх нь 1. Язгуур дор 1-ийг хуваах нь 2. 1 маань 1-ийн квадрат учраас язгуураас 1-ийг гараад 1-ийг хуваах нь 2 буюу синус 30 градустай 2-ны 1. Синус 45 градустай бид 2 гэсэн утга оноож байна. Тэгэхээр язгуур дор 2-ыг хуваах нь 2. 2 маань тооны квадрат биш учраас иррационал тоо гарч байна. Синус 60 градустай 60-да 3. Тэгэхээр язгуур дор 3-ыг хуваах нь 2. Синус 90-д бид 4 гэсэн утга оноосон учраас язгуур дор 4-ыг хуваах нь 2 буюу 4-өөс 2 гараад 2-ыг 2-т хуваахаар синус 90-д 1 гэдэг утга авч байна. Тэгэхээр синус 30 градустай 2-ны 1, 45 градуст язгуур дор 2-ыг хуваах нь 2, синус 60 градуст язгуур дор 3-ыг хуваах нь 2, синус 90 градуст 1 гэсэн утгатай гэж цээжилдэг байх нь. За хамтдаа бодлого дээр ашиглая. Гурвалжны хоёр тал харгалзан 20 см, 9 см ба тэдгээрийн хооронд хүнцэг нь 30 градус бол талбайг олоорой. За зураг дээр дурслая. А, Б, С гурвалжны хоёр талын урт нь 20 см ба 9 см. Тэгэхээр уг хоёр талын хооронд үүссэн үнцэг гэдэг маань 20 см тал болон 9 см талын хооронд үүсэж байгаа үнцэг маань 30 градус буюу Б оройн дотоод үнцэг нь 30 градус гэж өгчээ. Тэгвэл бид гурвалжны талбайг олох томьёогоо бичих юм бол А гүрчг нь Б, хуваах нь 2, үрчг нь синус альфа. Ийхүү өгөгдлөө томьёондоо орлуулвал 20-ыг үрчг нь 9, хуваах нь 2, үрчг нь синус
30 градус байна. За синус 30-ийн тухайн утгыг олох юм бол бид за t градусын дараа 30 градус. Тэгэхээр t градустай t гэдэг утга оноогоод 30-таа мэдээж 1. Тэгэхээр язгуурт ор 1-ийг хуваах нь 2 буюу 20-ыг үржих нь 9, хуваах нь 2, үржих нь язгуураас 1 гараад 1-ийг хуваах нь 2 болох. Ийхүү бодлогын хариу маань 4-ийг 4, хүртүр хуваар 2-ыг 4-т хуваахаар 20 маань 5 болно. 5 9-ийн 45 см квадрат гарах нэ. Тэгэхээр уг гурвалжны талбай маань 45 см квадрат байжээ. За тэгвэл дараах бодлогыг харцгаая. Гурвалжны хоёр тал нь харгалзан 12 дециметр. Тэгэхээр урт тал нь 12 дециметр, богино тал нь 2 дециметр гэж өгөгдөжээ. Тэдгээрийн хооронд хүнцэг гэдэг маань бид нар 12 дециметр тал болон 2 дециметр урттай талуудаар үүсгэгдэж байгаа үнцэг маань 60 градус байж. За томьёондоо орлуулбал А үржих нь B, хуваах нь 2, үржих нь синус альфа. Тэгэхээр 12-ыг үржих нь 2, хуваах нь 2, үржих нь синус 60 градус. Тэгэхээр бид синус 60 градустай ямар утгатай байдгийг эргэн саная. Тэгдээ тэг, тэгийн дараа 30 градус, 45 градус, тэгээд 60 градус өснө гэж үзнэ. Тэгэхээр тэг градустай тэг 1 2 3. Тэгэхээр 60-даа 3 буюу бид 12-ыг үржих нь 2, хуваах нь 2, үржих нь язгуур дор 3-ыг хуваах нь 2 болох нэ. За ийхүү 2 маань 2-той хураагдаад 12-ыг 2-т хуваавал 6. Тэгэхээр харин 6 язгуур дор 3 дециметр квадрат. Гарч байна. Өнөөдрийн хичээлээр бид 3 хоёр талын урт болон тухайн хоёр талын хоорондох өнцгөр гурвалжны талбайг олох томьёо болон синусын тухайн утгыг хэрхэн хэлбэраар цээжлэхийг үзлээ. Та бүхэн дараах бодлогуудыг бие даан бодоорой. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.